Авилга хэл ахвал албан тушаалын гэмтэлгийн талаар та сүүлийн үед ихээр ярьж за энэ төрлийн гэмтэлгийг их өмгөөлөд байна гэж яриад байгаа байхгүй. Гэтэл энэ авилга хэл ахвал албан тушаалын гэмтэлгийн талаарх судалгаач миний амьдралын 20 гаруй жилийн эрдэмчлэгээ судалгаа практик ажил байхгүй юу. Одоогоос 20 жилийн өмнө 2003 онд хэл ахуулын гэмтэлгийн эргүүр хэцүү криминологийн асуудал сэдвээр би Монголд анх удаа хууль зүйн ухааны докторийн цагийг би хамгаалжлаа. Тэр цагаас хойш одоо авилга хэл ахуул ашиг сонирхлын зөрчин сэдвээр маш олон ном сурагчийг бичсэн байдаг юм аа. Би ер нь хууль зүйн шинжилгээ ухаанд 30 гаруй ном сурагчийг бичсэн байдаг. Тэрнээс 16 нь авилга хэл ахуул ашиг сонирхлын зөрчил гэсэн ийм сэдвээр бичсэн байдаг байхгүй юу. Анх авилгын эсрэг хууль батлагдах чинь яам засгийн газар улсын хурлын төвшөнд одоо 9 ажлын хэсэг байгуулж байхад би 7 ажлын хэсэгт нь байж байлаа. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдахад би тэр ажлын хэсэгт би ажиллаж ил байлаа. Ийм учраас авилга хэл ахуул албан тушаалын гэмтэг гэдэг бол миний амьдралын 20 гаруй жилийн эрдэмчлэгээ судалгааны ажил учраас энэ чиглэлээр би ярьж хэлж за өмгөөлийн үйл ажиллагаа явуулдгийг